Сайн байцгаана уу, намайг Инэрл гэдэг. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй Мележермон брендийг үүсгэн байгуулагч. Энэ бол манай гэр. Энэ бол манай 3 дахь байр. Бид нэр өмнө нь бол өөрсдөө ер нь засвар хийх айгу дуртай, сонирхолтой. Тэгээ өөрсдийн гараар гэрээ бүтээх айгу дуртай болохоор энэ байраа бид нэр өөрсдөө засварын нэгээд одоо амьдраад 1 жил болж байгаа. Тэгээд шинэхэн гишүүнээ хүлээж аваад одоо тавуулан амьдарч байгаа энэ гэртээ. Ер нь бол би бол гэрийг хүний одоо нөгөө өөрийг нь илтгэх бас нэг зүйл гэж боддог. Тэгээд яг одоо хувцастай адилхан хүн хувцаар өөрийгөө илэрхийлдэг. Тэнтэй адилхан гэрт орж ирэхэд хүмүүс яг ямархуу хүмүүс амьдрдیں۔ Гэдгийг айгүй илэрхийлэх тийм зүйл гэж боддог. Гэрийнхаа интерьерийг ер нь бол neutral өнгөөр, бараан, беж, модон гэх мэтчлийн өнгөөр бодон хийсэн байгаа. Тэгээд манай гэр бол яг би бол өөрөө Japanese, Scandinavian, contemporary, modern гэх мэтчлэн интерьер дуртай. Тэгээд манай гэрийг бол ер нь contemporary Japanese гэж илэрхийлж болох байх гэж би бодож байна. Манайх ер нь жижиг дунд үйлдвэр эрхэлдэг, гараараа юм хийдэг хүмүүсээ айгуу дэмжих сонирхолтой. Манай тавилгууд ер нь гараар хийсэн юмнууд айгуу их байгаа. Тэгээд тэрний нэг нь бол энэ сандал байна. Би энэ сандлыг загварыг нь ер нь бодож байгаад гаргаад тэгээд Булган аймагт амьдардаг мужийн анхаар хэлгсэн байгаа. Тэгээд энэ маань бол ер нь нөхөр битээр ярилцаад хөгшөртлөө ер нь цуг энэ сандал дээр хоёлаа суун шүү гэж ярьж тоглолтын. Тэгээд энэ галтгооны дизайныг би ер нь өөрөө гаргасан. Тэгээд ер нь жоохон Япон маягийн хийцтэй байхаар загварыг нь бодож хийсэн. Нөхөр битээр өөртөө засвараа ихтэй манай нөхөрийн пилтаг нь нураагаад би наасан байгаа. Тэгээд бүгднийг нь өөртөө тогтоогоод өөртөө гараар хийсэн. Манай нөхөр их хотын хөгжим, их хотын жаз гэдэг хайфа радиод хөтэлдэг байсан. Тэгээд би бас жаз нэвтрүүлэг бас радиод хөтэлдэг байсан. Тэгээд тийм болохоор бид хоёр ер нь хөгжимд айгуу дуртай. Хүүхдүүдэд нэрлэх цагаас нь эхлээл айгуу хөгжим сонсдог байсан. Нэмагийн Kings of Convenience хамгийн дуртай дуу нь юу вэ? Тэгээд манай хүүхдүүд бол одоо бол хөгжмийн ритм сонсоогүй л ер нь бол ингээл толгой бүх юмаа хөдөлгөөл бүжгэлж эхэлдэг. Тэгээд ер нь бүжиглэх бол бидний ер нь айгуу дуртай тийм активитийн нэг. Дээрээс нь аав нь шинжлэх ухаанд айгуу сонирхолтой. Бид тэгээд шинжлэх ухааны ном уншаад хүүхдүүдтэй орой тайлбарлаад тэгээд түүнийхэн тухай баримтат кино үзүүлэх гэх мэтчлээ. Ер нь бол нэлээд яриа хийж аав нь айгуу их тайлбарлаж бүр туршилт хүртэл айгуу их дуртай бид нар. Энд болохоор миний укулеле байна. Дөнгөж 20 настай байхдаа баг авч ирсэн. Одоо манай хүүхдүүд ихчлэн тоглодог. Ер нь хөгжим гэрт байж яхан зүгээр гэж боддог. Хүүхдүүд баг зэрэг тоглоод хөгжмийн мэдлэгтэй болоосаа гэсэн үднэс энэ ингээ бяцхан хөгжмийн манай хэсэг байна. Тэгээд энэгээр болохоор би нөгөө Монтессори том хүүгээ төрүүлчихэд Монтессори арга ухааныг анх Монголд групп нээсэн. Тэгээ 2016 онд нээгээд тэрнийхээ дагуу манай хүүхдүүд энэ номонд орж исэн. Монтессори Toddler гэдэг номон дээр манай гэрийнхэн орж исэн ийм дурсгалтай ном байгаа. Энэ бол манай хүүхдийн өрөө. Тэгээд бид хоёр бол ер нь хүүхдтэй илүү их орчин гаргах гэж хичээдэг. Тусдаа өөрийн гэсэн privacyтэй байгаасаа гэсэн үднээс юм өөрсдийнх нь өрөөг хийж өгсөн. Тэгээд энэ хоёр давхар ор ер нь айгу зүгээр юм байлээ. Хүүхдүүд хөдөлгөөн хязгаарлагдахгүй дэшээ доошоо өсрээд авираад айгу зугаатай байдаг. Тэгээд бас манай хүүхдийн өрөөний хамгийн гол зүйл нь бол энэ таазан дээр нар байгаа. Бид хоёр бол хүүхдүүдээ нөгөө You are my sunshine гэдэг хүүхдийн дуу байдаг шүү дээ. Хүүхдүүдээ бидний нар юм шүү гэсэн утгаар илэрхийлж инээгаа ингэж нар болгож зурсан байгаа.
Тийм, энэ ч бол манай хүүхдүүд онлайн хичээлээ хийн, хаяа би бас ажиллаа хийдэг. Хоньны носоор цамцнуудаа хийдэг. Тэгээд өөрөө бүх пакэж дизайн бүгднийг нь ер нь би дааж өөрөө хийдэг байгаа. Миний бодлоор гэр бүлийн аз жаргал гэж зовсонч жаргасанч түүх бүтээгээ дурсамж бүтээх юм болоо. Тэгээд алдсан ч онсон ч ард нь түших болох гэр бүл гэдэг хамгийн том аз жаргал гэж бодож байна.